Аватар сүүлчийн агаарын шидтингээ цуврал маань 2005 оноос 2008 оны хооронд нийт 61 ангитай бидний хүртэл болж ажээ. Тэгээд хүн болгоны л үзэх дуртай бүтээл болсон юм болохоор нь үүгээрээ бүрийн хэмжээний кино ч хийгээд санаачлаад 2010 онд сүүлчийн агаарын шидтин гэх киног хийж гаргасан байдیں۔ Үзэгчид даанч маш өндөр хүлээлттэй байсан л да. Үүнээс болоод энэ киноны үнэлгээ бүр шалгаар нэг. Гэхдээ нийлэнхүүдээ лайв акшн тухай үед хэцүүхэн л байсан шүү дээ. Ориг бүтээлд нь дуртай болохоор л хүчтэй үздэг байсан. Гэхдээ сүүлийн үед хийгдэж байгаа лайв акшнууд арай өөр байгаад байна. Хийж байгаа баажт нэгсээд компьютер график гэдэр цайжраад ирсэн болохоор тэр үзээ. One Piece, Rurouni Kenshin, Pokemon гэх мэт. За тэгээ ямар ч тач энэ удаагийн бичлэгээр Netflix-ийн Аватар сүүлчийн агаарын шидэн зурлыг та бүхэн сонирхолж байна. Нийтдээ 8 анги тус бүр 1 цагийн урттай. Галын үндэстнүүд усны тосгон руу дайрдаг арк байна штэ. Тэр хүртэл гарах юм байлээ. Тэгээ одоогоор авж байгаа үнэлгээ шүмжлүүдийг хараад байхад үргэлжлүүл гарах нь бол бат. My notebook. My cabin! За ингэ хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. 1-р бүлэг, 1-р анги. Дэлхийдээ ойрхон өнгөрөх агуу солир. Энэ солир нь 100 жил болгон нэг удаа дэлхийн агаар мандалтай их ойрхон өнгөрдөг байхгүй юу? Энэ үеэр л галын үндэснийхэн жинхэнэ цадгаа алдна. Учир нь энэ солир ойртох үед тэдний хүч ердийн үеийнхээсээ хамаагүй л болдог. Кино маань галын тосгоноос зугтаж буй нэг залуугаар эхэлнэ. Тэрээр газрын шидтэй. Гартаа их л чухал мэдээлэл авч яваа. Гэвч эцэст нь галынхны данийн төлөвлөгөөг газрын хаан заавал авч өгөөрөө л гээд өөрөө баригдах нь тэр. Энэ бол галын үндэсний хаан Созин. Нөгөө залууч та нарын бид рүү яаж тарих төлөвлөгөө бид нар гартаа оруулсан эдрэгээл данар байсан чинь анхнаасаа энэний зүгээр бүгдийг нь хуурах урах байсан бөгөөд бусад бүх үндэстэн газрынханд анхаарлаа хандуулж тэдэнд тусалж байх зур өөр хор найруулах санаа нь энэ байсан юм. Ус, гал, газар, агаарыг эзэмших дөрвөн үндэстэн эв нартай хамтран оршдог. Үүний инх тайвныг хадгалахын тулд аватар сонгогддог бөгөөд гагцхүү аватарал дөрвөн элементийг дөрвөлийнхэн төгс эзэмшиж чадна. Нэг аватар өгөхөд дараагийн аватар төрөх ба дөрвөн үндэснээс ээжлэн төрдөг жантай. Дэлхий рүү солир ойртож байгаа энэ үеийг л ашиглан галын үндэснийхэн дэлхийг нь ойлгох гэж оролдох бөгөөд тэдний өмнө зогсох аватарыг тэдэглээд замаасаа зайлуулахыг хүсдэг. Агаарын тосгон. Энэ хүүг Аан гэх бөгөөд дүнжил 12 настай. 12 тоо ч гэсэн агаарын шидийг төгс эзэмшиж мастер гэх цолыг хамгийн залуудаа авсан нэг. Гяцо гэх энэ хөгшин Аангийн багш гэхээс илүү бүр найз нь гэсэн ч болохоор тийм л дотны нэг нэ. 100 жилд ганц тохиолдох солирыг тохиолдуулан фестивал эдэр хийнэ гэд бүх агаарын шиднүүд ч энэ цугласан байх нь тэр. Гэвч Аангад хэлэх ёстой нэг чухал мэдээ байгаа нь тэр бол дараагийн аватар юм. Галын хаан газрын үндэстэн рүү дайрах гэж байна. Бид хурдхан аватарыг бэлтгэж галын үндэстнийг зогсоох хэрэгтэй. Тэр 12 настай байж болох ч бидэнд түүнийг том болохыг хүлээх цаг байхгүй л гэдэг. Ингээд түүний дараагийн аватар гэх хүндхэн мэдээг Гяцо түнд хүргэнэ. Энэ маш их хариуцлага, маш их дарамт ачаа гэсэн үг. Аанг хизээш онцгой нэгэн байхыг хүсээгүй. Гэрээ болон найзуудаа орхиж хүсээгүй учраас энэ мэдээж түн таалагдахгүй. Өөрийгөө дайныг зогсоох нэгэн гэж огтхон ч итгэхгүй. Ингээд төрхөн жолоо энэ бүгдээс холдож агаарын амьсгал хийлгэнэ. Энэ агаарын сарлаг гэх юм уу да? Голцоо агаарын шиднүүдийн л унаа гэсэн үг. Энэ үеэр галын үндэстэй айл үжи ирчихсэн. Нэг ч хүн үлдээхгүй шүү гэж дайраад урдаг. Ердийн үед гал болон агаарын шиднүүд энэ тэнцүү тулдаг ч гэсэн солироос болоод галынх мөр амар хүчтэй болсон байгаа байхгүй юу? Манай Аанг тосгоны сүрж байхад энд салхилсан шиг ээ. Ингээ агаарын тосгоны хамгаалж чадварлыг дайчид бүгд галынханд арчуулах нь тэр. Гяцооч тэр шатаад дуусна. Шуургатай байсныг ч хэлэхөө өнөө салхилгаар явсан хоёр маань давлгаан тэр цохигдоод баларсан юм болдог. Ингээ живлээдээ ихтэл Аангийн аватарын инстинкт төлөөд гэх юм уу тэрүүхэн тэндээ далайн усыг тэр чигт нь хөлдөөж өөрөөс дотор нь түгжигдэн үлдэх нь тэр. Энэ явдлаас 100 жилийн дараа энэ охиныг Катара гэх бөгөөд усны шидтэй. Өмнөдөд байрлах жижигхэн усны тосгон. Энэ тосгоны ахлагч нь Сока гэх энэ залуу. Катарагийн төрсөн ах бөгөөд тэдний аав галын тосгоныхын алуусны дараа тосгоноо хамгаалах хариуцлага түүний мөрөн дээр ирсэн юм. Галын үндэстэн одоо бүр дэлхийд нь ойлцоо. Катараг усны техникийг ашиглах болгонд Сока их дургүй. Учир нь галын үндэстэн шиднүүдийг ч гэсэн үлдээхгүй алдаг болсон байхгүй юу? Хөөхий аав ээж нь одоо байхгүй болохоор охин дүүгээ хамгаалж байгаа нь л энэ. Энэ хоёр маань загсчлагаар явж байгаа бөгөөд гинтл нэг тийс сорогдоод ирдэг. Ингээ алдсан заваа өөрсөд рүүгээ ойртуулах гэж үтсэн чинь ардах бөөрөнхий том мөс нь хагараад дээшээгээ нэлээд том дэлбэрэлт үүсдэг. Үүнийг ойролцоо явсан галын үндэстний зэргүүд ч харах бөгөөд энэ дунд нь галын үндэстний хаан хүү Зукоч хамт яваа юм. Өнөөх мөсөн дотроос Аан гарч ирэх ба энэ хоёр маань юу гэж үхэх гээд орхио явах вэ? Аваад л явдаг.
Nice, we're not gonna die. Тэдний тосгоны нэг настай хөгшин хараад бүр нүдэндээ ч итгэхгүй. Энд чинь агаарын шидтэн байна эдэр гээл. Агаарын шиднүүд чинь яг 100 жилийн өмнө хуугаараа хамуулаад бүр устдаад өгөө болсон шүү дээ. Галын ханху Зууко авгаахтайгаа ингээ хэрэн тэнүүслээ явж байгаа нь аватарыг л олох зорилготой. Олохгүй бол гэртээ буцаж бити ирээрээгээд аав нь хөөгөө явуулсан. Аватарыг л олж нэр төртөөгөр гэрлүүгөө буцааснааш тэр юу ч хийхээс буцахгүй. Зууко бол галын тосгоны хүчрхэгдээ ачаа. Түүний аавга Айро харин ч чийл. Хамтдаа суугаад цай уяал гэдэг төрлийн хүн. Анх сэрээд хаанаагаа уучраач яж ойлгох юм. Хүүг чиглэл шууд тэндээ тоглоол эхэлнэ. I'm not the anime. I'm A. Гинт Аба гэдэг нөгөө нисдэг сарлага хайгаад эхэлнэ. Хамтдаа хүлцсэн штэ уг нь. Манай хүний чадварыг хараад бүгд мэл гайхалгүй яахав. Амьдралдаа агаарын шид байтугай агаарын тосны хүнч харж байгаагүй усуудчаа. Азуулж Абач мөн амьд байхын тэр. Ингээ гинцэл цаг агаар айхтар муудаад би усанд унтсан юм аа. Намайг авсанд баярлаа. Одоо би гэрлүүгөө буцъя даа гэхэд түүнд юу болсон бүгдийг тайлбарлаж өгдөг. Галын үндэстэн бүх агаарын шиднийг устгаж дэлхийд нь ойлсон. Бидэнд аватар хамгийн хэрэгтэй үед тэр алга болсон л гин. Энэ мэдээ түүнийг шоконд оруулалгүй яах вэ? Өөрийгөө 100 жил хүлдүү байсан гэдгийг мэдэх. Катара өөрийнхөө ээж аавыг алдсан, тосгоноо алдсан түүхээ ярангаа тэгсэн ч гэсэн бууж өгөх бодлого байгаагаа хэлээ. Аангийг жоохон ч гэсэн тайтгар болдог. Катара энэ тосгонд үлдсэн сүүлчийн усны шидтэн хэдийч чадвараа бүр үзэмшиж зурах яагаачгүй. Аанг түнд бас бусаас нь жаахан зааж өгнө. I wasn't even. Энэ үед Зуукогийн хүлэг онгоц тосгонд ирдэг. Манай хэд ч шууд дайны бэлтгэлдээ орох ба тэдний ирсэн шалтгаан бол Аанг юм. Зууко тэдэнд сонголт өгөх бөгөөд та нар энэ тосгонд хамааралгүй тэр хүнийг л бидэнд өгчихвөл тосгоныг ч үлдээгээд явнаа л гин. Соко хүмүүсээ аварж үлдэхийн тулд шууд Аангийг тэдэнд өгөх гэсэн боловч Катара өвлж дуулан гуйсаар аваад Соког ятгадаг. Зүгээр л амьд байгаад яах юм бэ? Аватар бол хүн төрөлхтний итгэл найдвар гэж гуйсаар агаад Соког ятгадаг. Соко Зуукото нэгээсэр нэгээр шийдэжээ. Ялагдвал биднийг 50 орхио яв. Угаасаа энэ ямарч гадны хүн байхгүй л гэхээс өөр яах вэ? Зуукоч бардам зам багтлаар дөрвөн хүн юм болохоор үүнийг нь хүлэн зөвшөөр тулдах хэдий ч харамсалтай Соко түнд юуж болохгүй. Аангч түүнийг амжиж авардаг. Хэдий салхины шидийг төгс хэрглэж чадах ч гэсэн нэг армийн эсрэг яаж ганцаараа тулдах вэ? Энэ тосгоны хүмүүсийг амьд үлдээчихээ. Би та нартай хамт явъя л гэнэ. I think you're the bravest person I've ever met. Ийм сайхан сэтгэлтэй хүү байсан гэж яаж мэдэх вэ? Соко тосгоныг өдөртөх шинэ хүнийг томилоод Катарагийн хамт шууд тэр хачиг хүүхдийн араас явахаар л болно. Мэдээж тэр том онгоцыг яаж жижигхэн заваар гүйцэх вэ? Тэдэнд угаасаа Аба байгаа штэ. Аанг энэ зүгээр суусангүй нилээн сэргэлэн 23-ийнхөө түлхүүрийг эвтэйхэн авчихсан тэр. Яаж яваад ч юм Зуукогийн өрөөнд орчих ба тэнд аватаруудын тэмдэглэл байхыг хуснаа. Тэгээ шууд зогтно. Энэ олон жил хайсан аватараа ингэж амархан алдна гэж юу байх вэ? Шууд л зогсоох гэж дайрцгаана. Зуукол түүнийг зогсоож чаддаг. Ингээ бариглаадаа л гэтэл Соко Катара хоёр цагаа олж гарч ирнэ. Гэсэн ч аюул дууссангүй. Сарлагтай Юта Этигээ өөх аюулыг Катара амжилттай зогсоодог. Мэдээж буцаад явбал тосгоныхоо хүмүүсийг аюулд оруулах учраас өөр тишэл явахаар болцгоно. Аангийн гэр болох агаарын нүдэлчдийн тосгон 100 жил өнгөрсөн штэ. Галын үндэстэн бүгдийг нь устгаж өгөө болгосон. Хүндэт найз хайртай багшийн цогцыг хараад тэр даанч тассангүй. Дэндүүх ууралж хорссноос болоод өөрийгөө ч удирдах чадхаа болдог. You will always be my friend. Эцэст нь тэр сайн хүү юм болохоор үзэн ядалтаар өөрийгөө хооллохгүй. Катара болон Соко нарч түүний энэ их гуниг харуулслыг ойлголгүй яах вэ? Бүхнээ алдсан 12 настай хүүхэд. Ингээд тэдний золиосыг утга учиргүйгээр үлдээхгүй. Тэдний хийх ёстой ганц зүйл бол аватар бүх дөрвөн элементийг бүрэн эзэмшиж галын хаан озааяг зогсон дахин их 50-ыг авчрах юм. Бид ямар нэг зүйл алдсныхаа дараа л түүнийхээ үн цэнийг ойлгодог. Энэ аялал хэр урт байхыг, хэр хэцүү байхыг мэдэхгүй ч ганц л зүйлийг мэдж байна. Энэ бол зөвхөн эхлэл. За ингээ энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Та нар аватарыг анх хэдэн настайдаа үзчихсэн аль дүрд нь илүү дуртай гэж дурсамжуудаасаа бичээрэй. Мөн тэгээд олон ангит киног үргэлжлүүлж хийх үгүйг лайкны тоогоор шийддэг шүү дээ. Ингээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.